Hi YouTube. За шинэ бичлэгтэй тавтай морил. Энэ удаагийн бичлэг жоохон үзэл бодлоо илэрхийлсэн. Өөрийнхөө юу гэж бодож явдаг. Ер нь яг ингээд Солонгост байгаа оюутнуудынхаа талаар ингээ яриа гэж би бодож байна. Гэтэ яг ингээ бүх оюутнуудыг бол төлөөлөд биш. Зөвхөн өөрт тохиолдсон зүйлүүдээ жоохон бодоод ингээд яриа гэж бодсон юм аа. Юуны түрүүнд бол би Dyson-тай болсон. Энд харагдаж байна уу? Тэгээ би Dyson-тай болъё гэж амар их бодсон байхгүй юу? Үс амар унаад байгаа. Үсээ одоо яах вэ? Юу хэрэглэх үү гэдэг. Тэгсэн чинь энэ бас нэг индүүнээс оролтос бас ер нь болоод ирсэн юм байна лээ. Тэгээд би бодохдоо за ер нь индүүгээ болъё. За үсээ байн гороодгоо ер нь бол болъё гэж бодоод ингээ нэг хэсэг байнга шулуунаар явсан. Эсвэл шүлжээд ч юм уу эсвэл ингээ бүрийн хилж шууж муугаад тэгсэн ч гэсэн ер нь л ингээ жоохон долгионтой болгочмоор байгаа штэ. Ингээд байнга ингээ бодохоор амар утгатай. Хамгийн зөв сонголт бол Dyson юм байна гэж бодсон. Гэтэ Dyson амар үнэтэй байсан. Монгол мөнгөөр баг ийм. Ингээ Солонгос мөнгөөр ийм, Монгол мөнгөөр ийм болчоод тэгээд би яаж Dyson-тай болох вэ гэд бодож байгаад ерөнхийдөө амар 10 хоногийн челленж өөртөө явуулсан байхгүй юу? За би ажиллаад 10 хоног дотор яг ингээд би Dyson авч чадах нь үгүй юу гэд өөртөө юм челленж болгоод тэгээд би 10 хоногт ингээд юм ажиллаад Dyson-тай болж чадсан байгаа. Тэгээд би тэрийгэ Reels олгож Instagram-д оруулсан. Хэрэг сонирхох юм бол энд ингээд оруулчихъя. Тэгээ би ийм бичлэг хийсэн баггүй 10 хоногийн дотор би ингээд яаж Dyson-тай болох вэ гэд. Тэгээ би 10 хоногийн дотор Dyson-тай болохтой бол бүр ямар ч хамаагүй ажил хийнэ гэж бодсон баггүй. За миний ингээд хөтөлбөрөөрөө би ингээд олж чадах царын цалин бол биш яг оройдоо ингээд мөнгөө ингээд авч яхаар тийм ажил хийгээд би 10 хоногийн дотор Dyson-тай болж чадах нь үгүй юу гэдгийг ингээд туршиж үзээд челленж болгосон боловч надад нэг юм сонин мессеж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр энэ дээр харагдаж байгаачлан Солонгост байдаг оюутнууд ийм сонио ажил хийх юм уу? Тэг чи магистрийн ингээд юм оюутан байжээж магистрийн оюутан байжээж ийм ажил хийгээд тахтай ах вэ тэгээд тэнгуүлээ нөгөө талаасаа бас жоохон сонин мессежүүд амар их орж ирсэн. Тэг би амар гайхсан. Яагаад болохгүй гэж би хин нэгнээс худлаа ярьж мөнгө аваагүй. Тэ ингээд хин нэг би ингээд холигтаагүй. Мэдгүй би зүгээр л өөртөө амар гоё челленж болгоод би хийж үзээгүй ажлуудаа хийж үзэл Монгол тахадыг үндэ би бүр жаргадаг байсан байгаа байхгүй юу? Бүр ингээ гүнж байсан байгаа байхгүй юу? Хичээлэл хийн заа юу. Тэнгүүдлээ ажил гэж нэг амар сүртэй юм хийхгүй. Цагийн ажил яг хийдэг байсан ч гэсэн тэр нэг амар өөрийгөө ингээ зовоогоод авахгүй. Тэг би энэ дээрээ бүр ингээ янз бүрийн юм туршиж үзэх гэж амар хичээж байгаа. Тэгээ би ингээ надад хийж байгаа ажил ингээд юм болгоноос ингээд суралцаад ингээд явж байгаа байхгүй. Миний хийж үзээгүй ийм юм байд юм уу гэж бүр ингээд мэдчихэж байгаагүй зүйлүүдээ мэдэж аваад хийгээд ингээд өөрийнхөө хөтөлбөрөөр олсон мөнгөөрөө өөртөө хэрэгтэй юмаа ингээд авч чадчих байгаа. Надад бүр амар тийм гой байгаад байсан байхгүй юу. Тэгээ би энийг Reels олгоод ингээд оруулсан чинь надад ийм сонин мессежүүд ирээд. Тэгээ би гайхсан. Ингээд бүх хүн арайч ийм бодолтой биш үсттэй те гэж ингээд бодсон байхгүй юу. Энд яг үнэндээ байдаг оюутнууд үнэхээр хөдөлмөрлөж чаддаг оюутнууд байхгүй юу. Яг мэрэгчлэрээ ажиллаад өөрийгөө зовоохгүй гоё ажил хийгээд явж байгаа оюутнууд байна. Би тэр оюутнуудаар бол бахархан үнэхээр браво гэж хэлмээр байгаа байхгүй юу? Мундаг байна тэр оюутнууд. Гэхдээ бүх оюутнууд тийм байж чадахгүй байхгүй юу? Бүх оюутнууд хийх боломжгүй байхгүй юу? Хичээлийнхэн те нөхцөл байдалч байд юм уу? Хичээлийнхэн цагч байд юм уу? Өдөрт 5 хоног ордог, хичээл нь ордог оюутан яаж тийм ажил хийх юм бэ? Тийм үстэй. Аль болох чөлөөт цагаараа тэр олтгол юм бол тэрүүгээрээ бүр ингээ таарлцсан бүх ажлаа хийж байгаа байхгүй юу? Буудлын ажил хийж гин, цэвэрлэгээний ажил хийж гин, үйлдвэрт ажиллаж гин. Ингээ тий оффист сууж ажиллаж байгаа нь ажиллаж гин. Ингээ бүх өөрийнхөө хийж чадах худалдагч хийж гин, зөөгч хийж гин. Бүх ингээ өөрийнхөө хийж чадах юмудаа хийж байгаа байхгүй юу? Гэтэл ингээд ийм оюутнуудыг та нар одоо сурж иж юм хийгээд тахтай авахт те. Ингээд та нар одоо бүхэлдэн ихтэйд боловсрал эзэмшчээд ийм ажил одоо хүний нутагт хүний ийм ажлыг хийгээд яваад тахтай яах вэ гэдэг ийм мессеж орж ирсэн. Би бүр амар гайхсан. Тэг монголчууд гэж одоо миний мэдхээр ингээ миний хүрээлэл дунд байдаг оюутнууд, миний хүрээлэл дунд миний мэддэг хүмүүс бол мэдгүй би ингэж хэлэх ийм ингээд тийм бодолтой ийм ойлголттой хүмүүс бараг л байхгүй за. Гэтэл ингээд амар олон янз байдаг юм байна. Тэг би айгу гайхсан. Яагаад тэг ийм бодолтой байгаа? Монголд маш олон оюутнууд ингээд ажил хийх айгу хэцүү байдаг штэ. Ажил нь олдохгүй, хийхээр ажил байхгүй. Тэгээд мэдгүй ажилгүй оюутнууд бол нэлээд их байдаг. Гэтэл Солонгост бол ажилгүй оюутан гэж бараг л байхгүй. Тэр хүн хичнээн засгийн газрын тэтгэлэг аваад мундаг байгаад ч гэсэн тэгээ мундаг мэрэгчлэр ажиллаад мундаг мэрэгчлэр төгсөөд ингээд ажиллаж байгаа ч гэсэн тэр хүн цагийн ажил хийдэг л ахгүй юу. Тэгээ ингээд ядаж л өөрийнхөө хэрэглээний мөнгийг өөрөө олно, байрныхаа түрээсээ мөнгийг өөрөө олно. Тэгээ ингээд
бүх юмудаа ингэ өөрөө олгож байгаа байхгүй юу. Тэр болгон Монголоос ингэ мөнгө аваад ич чадахгүй. Бодолтой Монголоос манай эцэг их над руу 500 сая төгрөг явуулаа гэж бодоход тэр воноор болж ирэхэд нэг 250 хүрхэн үгүйтэй вон олж орж иж байгаа байхгүй. Гэтэл 250 мянган вон бол энд миний ингээд сарын түрээсний мөнгөнд ч хүрэхгүй байгаа байхгүй юу. Байрны сарын түрээсний мөнгө. Тэгэхээр ингээд бодолтой ар гэрээсээ мөнгө авдаг оюутан энд худлаа ирсэнд бараг л авахгүй 199% өөрөө өөрийгөө болгодог. Тэд нар үнэхээр хичээдэг. Зарим бүр оюутнууд нь штэ тий. Тэг бүр амралтгүй ажиллаж идэг. Хичээлдээ яваа шууд ажиллаад хичээлдээ бол ажиллаад. Би бүр нэг хэсэг яаж ажилласан бэ гэхээр өглөө 6 цагт босоод үйлдвэрт ажиллаж байгаа байхгүй юу? 5 цаг гэж таардаг тэр үйлдвэр нь. Тэнгүүтлээ гэртээ би 5:30 гэж хурж ирж байгаа. Тэгээ жоохон ингээ ус асанд ороод хоолундаа идэ жоохон дуг хийчээд 9 гэж орой 9 цаг штэ. 9 гэж яваад би өөрийн шөнийн 3 хүртэл ингээд 24 цагийн хоолны газарт би ингээ зөөгч хийдэг байсан. За. Тэгээд 3 цаг 3:30 гэж гэртээ хурж ирж байгаа. Тэгээд 3:30 хүртэл хурж ирчээд бас ус асанд орж байгаа штэ. Амар хөлөрцөн байгаа болохоор усанд ороод тэгээ жоохон ус мус уучаад хоолны үнээр амар авцсан. Тэгээд идээд ээж болохгүй. Тийм учраас амар үлдсэн ирж байгаа тэгсэн ч гэсэн ус уугаал жоохон унтж байгаа л өглөө дахиад 6 гэж босоод үйлдвэртээ гараад 5 гэж тараал яг энэ циклээр би ингээ 3 хоног явхад би бүр ингээ мэдрэл муутай хүн шиг болсон. За ингээд амьдрал надаас ингээ гадуур үргэлжлээ. Би ингээд амьдрал яваад байгаа шүү дээ. Ямаа хийгээл тэгсэн ч гэсэн амьдрал ингээ надаас ингээ гадуур ингээ өрнөд байгаа юм шиг юм нэг сонин ийм филингтэй болсон. Сонин айгүй сонин болсон байсан. Тэгээ би за ингэж юу н ажиллаж болохгүй юм байна да. Өөрийгөө одоо болооч юунд ингээд юм амар шахаад идэв ингээ. Инээс амар хэцүү өөрийгөө дайчилдаг ингээ өөрийгөө ингээ хүчилж ажилдаг. Тэгээ ар гэвлүүгөө мөнгө явуулдаг. Сургалтын төлбөр өөрөө олдог. Одоо бүх хэрэглээ хувцас хунар тэ будаг шунх идэж уух юм тэгээ өөр юу гэдгийг байрны мөнгө ингээ бүх ямаа өөрөө болгодог оюутнууд байдаг аахгүй юу. Гэр бүл рүүгээ мөнгөө явуулдаг, гэр бүл рүүгээ сар болгон сарынхны хэрэглээний мөнгийг явуулдаг. Тэгээ ээж аавынхаа эмчилгээний төлбөрийг хүртэл явуулдаг, бүх зүйлийг болгодог, өөрийнхөө амигч болгодог. Ийм мундаг оюутнууд тэр оюутнууд яг үнэндээ олцсон бүхэл ажлаа хийдэг. Тэгээ сарын цалин хүлээхгүйгээр өдөр өдөртөө орой оройдоо мөнгө аваад монгол мөнгө олгоолж шилжүүлдэг ийм оюутнууд, ийм хүмүүс ч гэсэн солонгос зөндөө байдаг. Гэтэл энэ хүмүүсийг ингэж чи ийм ажил хийж байгаа мó гэж хэлж байгаа нь амар таалагдахгүй байхгүй юу. Гэтэл яг ийм одоо ойлголтоос болоод хүмүүсийн ийм одоо сонин ярианаас болоод тэр оюутнууд шууд өөрөөсөө ичиж хэлж байгаа байхгүй юу. Яг үнэндээ буудалд ингээд 0 угаагаад явж байгаа хинч би сурж байхдаа буудалд 0 угаагаад явж ирсэн штэ гэж хэлэхгүй штэ. Хинч ичээд хэлж чадахгүй. Гэхдээ тэглээгээд гаргаж хэлснийхэн төлөө чичлэх бас аль байхгүй, ирэх байхгүй. Тэр хүн худлаа ирч мөнгө олоогүй, тэр хүн биеэ үнэлээгүй, тэр хүн хүнээс зүгээр аваагүй, тэр хүн одоо юу гэдгийг тэгээ хүнээс хулгайлж аваагүй. Тийм байхад хүнийг ингэж одоо хэлж гинэ. Оюутнуудыг чи ингээд тэг магистраар сурч ээж, бакалавраар сурч ээж, доктороор сурч ээж, чи ийм ажил хийгээд тахтай яадгийн арайчтай тэг гэд ингэж хэлж байгаа бол үнэхээр болохгүй шүү. Энэ хүмүүс хичнээн хичээж байгаа билээ. Оюутнууд тэг хизээний цат улс их орн руугаа очино, өөрийнхөө мэдсэн, сурсан бүх зүйлээ бүх гоё юмаа улс орондоо хэрэгжүүлнэ гэсэн ийм гоё хүсэл тэмүүлэлтэйгээр тэгэд энд ингээд ажиллаад хөдөлмөрлөөд ингээд өөрийгөө гоё болгоод өөрийгөө хөгжүүлээд хийж чадаагүй бүх зүйлүүдээ хийгээд мэддэггүй байсан бүх зүйлүүдээ сураад ингээд явж байгаа оюутнуудыг битгий ингэж мохоогоорой. Битгий юм сонин ойлголттой байгаарэ. Тэ чи ингээд хөдөлмөрлөж чадаад үр ашигын чи хүртэж чадчих байгаа бол энэ юусоо ичих зүйл биш шүү. Чи ямар ч ажил хийдэг байсан бэ? Буудал цэвэрлэгч байсан бэ? Шал угаадагч байсан бэ? Тэ аяг тавг угаагаа зогсдог байсан ч вэ? Хүний өмнө бүхэлзөөд бахын шараа зогсдог байсан ч вэ? Тэ 0 баста 0 угаагаа цэвэрлээд зогсдог байсан ч хамаагүй. Ягаад тэгэхээр чи хөдөлмөрөөрөө өөрийгөө хүн болгож байгаа шүү. Тэгээ өөрийгөө ингээд дайчилж чадчих штэ тий бодолтой 18хан настай 20 эдхэн настай оюутнууд хүний газар 0 угаагаад хүний газар шал цэвэрлээд тэгээд хичээлдээ яваад сурсан мэдснээ хэрэгжүүлээд ингээд ийм гой хүсэл тэмүүлэлтэй өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр ингээд явж байгаа оюутнуудаар бахархах хэрэгтэй. Монгол улс Монголд байгаа хүмүүс бахархах хэрэгтэй. Оюутнууд яг юу хийдгийг ингээл тэгж гин тэг ингээд яг YouTube энтер дээр амар гой ингээд бичлэгүүд байдаг л да. Би гадаадд сурдаг, би тэтгэлгээр ирсэн. Би ингээд засгийн газрын тэтгэлэгтэй ингэж явж байгаа. Би ийм гой танхимд суралцдаг, ийм гой юмнууд хэрэгэлдэг гэл. Гэтэ яг үнэндээ цаанаа бас хэцүү амьдрал байгаа штэ. Тэ цаанаа ингээд тэр хүний мэдхгүй хинт ч хэлхийг хүсэхгүй байгаа хэцүү юмнууд байгаа. Тэр хүн өнөөдөр хичээлдээ үнэхээр ингээд гоё тэ мундаг нүрэ будаал амар гоё хувцсамсал гоё болол хичээлдээ явж болно. Гэтэ оройн нь тэ ажлынхаа хувцсыг өмсөөл, цэвэрлэгээнийхээ хувцсыг өмсөөл
ажиллаж байгаа хүнийг үүсэхгүй шүү дээ. Тийм хүн байгаа. Гэтэ тийм хүн хизээч би тэгдэг байсан гэж ингэж хэлэхгүй байхгүй юу? Нэг бодлын ичгэвтер шүү дээ. Би ийм гоё мундаг мэрэгчлэр ийм их үнэтэй төлбөр төлөөд ажил ингээд сурч мэдчихэж би ийм ажил хийгээд ингээд явж гин гэдг нь ингээд эцэг ихтэй харуулхад ч тэр те найз нөхдөдөө хэлэхэд ч тэр мэдээж ярих хэцүү ичмээр гэхдээ энэ нэг бодлын ичиг зүйл биш байхгүй юу? Чи чадчихээн. Чи өөрийнхөө хөдөлмөрөөр хийж чадчихээн. Тэ ингээд би энэ одоо мессежийг аваад сэтгэлээр унах биш надад амар инээдтэй санагдаж байгаа байхгүй юу? Ямар инээдтэй юм бэ те? Өнөөдөр хүн өдөрт зүгээр суухгүй хөдөлмөрлөд явж гин гэдэг бол энэ амар том амжилт тахгүй юу? Тэ залуу хүн өөрөө ингээд өөрийнхөө ямар ч ажил голохгүй чи хийж чадчих штэ. Чи өөрийнхөө бардам зан, өөрийнхөө мундаг мэрэгжил бүх зүйлээ хаяад хөдөлмөрлөж чадчих штэ. Тэр зүйлийг хийж чадчихээн. Энэ ерөөсөө ичгэвтер үйлдэл биш. Энэ ерөөсөө ичгэвтер зүйл биш. Тэглэж чи ийм хийлээгээд тийм хүмүүсээр тэгж хэлүүлэх хүн биш. Тийм хэлүүлэх эрх чамд байхгүй. Тэр хүнд ч гэсэн тэгж хэлэх эрх байхгүй. Тэгээ тийм болохоор гэхдээ яг нэг бодлын инээд хүрэх шиг нэг бодлын жоохон гутарсан л да. Тэгээ тийм юм чин надтай бас адилхан оюутан байж магадгүй гэж бодоод би энэ бичлэгээ хийж байна. Хэрэг магадгүй танд те би ийм ажил хийж байгаа гэдэг чинь сонсоод гэж хүлээж авч байгаа хүн байсан бол байгаа бол магадгүй тийм ингээд хариу үйлдэлээс л сэтгэлээр унж байгаа бол өөртөө урам хугарж байгаа бол нэрээ те би энд ингээд хүний газар ямар новшоо хийе яваад байна ямар балиар ажиллаа хийе яваад байна гэд би Монголд хахад арай чи юм ажил хийдэг байсан штэ гэд ингэж бодож байгаа л үгүй шүү. Чи үнэхээр мундаг байна. Чи үнэхээр хөдөлмөрлөж чадчихээн. Тэгээ хизээч битээ өөртөө урам хугараарай. Чи ингээд үргэлж бусдаас төрүүлж нэг алхаж чадж байгаа шүү. Тэ өнөөдөр чиний үеийн хүүхдүүд зарим нь ажилгүйч байгаа. Гэтэ тэр хүмүүс ингээд аягүй олон шалтгаанаар ажилгүй байгаа л да. Гэтэ өөр зүгээр ажил голоод залхуурч хөвтөж байгаа хүмүүсээс чи хамаагүй хав илүү шүү. Тэгээ ийм болохоор Монгол оюутнуудтай үнэхээр хайртай шүү гэж хэлмээр байна. Үнэхээр та нараар бахархдаг шүү. Бүр үнэхээр мундаг шүү гэж хэлхийг амар хүсэж байна. Яг гэхээр яг ингээ хамт ажиллаад хөдөлмөрлөд явж байхад зөндөө олон оюутнуудтай таарсан, зөндөө олон мундаг их ах нартай таарсан. Тэр ах эгч нар хизээч ялгархаж үзээгүй. Хизээч ингээд хэцүү байна. Би энэ ажлыг хаймаараа энэ ажлыг чи хийж чадахгүй. Ийм хий нэг юу байсан ингээд хэлж байгаа нэг ч хүн байгаагүй бүгд шүд зуугаад өөр өөртөөгөө зорилгын төлөө хичээгээд явж исэн. Тэгээ тийм болохоор ийм хүмүүст ингээд тэгээ харин чи мундаг байна. Чи харин ч гоё байна гэж хэлхийн оронд ийм одоо үгнүүдийг хэлж битгий урмын нохоогоорой. Тэгээд ямар ч тач ингээд энд байдаг оюутнууд маш олон одоо зүйлүүдийг хийдэг шүү. Тэрийг бас жоохон ч гэсэн та бүхэндээ ойлгуулахыг ингээд мэдүүлэхийг хуваалцахыг хүссэн. Тэгээд 24 цагийн дэлгүүрт ингээд өглөө 5 цагт 4 цагт босоод ажилдаг оюутнууд ч гэсэн байдаг. Тэгээ мундаг гоё ажил хийгээд явж байгаа ах эгч нар ч байна. Гэтэ бид нар ч гэсэн утгагүй тийм гоё болно, тийм мундаг болно. Бид нар ч гэсэн өөрсдийнхөө хүссэн мэрэгчлэрээ хүссэн салбартаа ажиллаж чадна. Энэ хугацаанд л бид нар ийм байгаа шүү. Энэ хугацаанд л бид нар жоохон хэцүү байгаа шүү. Хүн насаараа би энд цэвэрлэгч хийн. Насаараа би энд ингээд ажиллаад би насаараа үйлдвэрт ингээд ажиллана гэдэг ийм бодолтой хүн байхгүй штэ. Хүн болгон өөрийнхөө хүссэн гоё мэрэгчлэр ажиллахыг хүсэж байгаа. Хүн өөрийнхөө хүссэн гоё хоббигоороо ч юм уу хүссэн салбартаа ингээд ажиллаад хөдөлмөрлөд амьдрахыг хүсэж байгаа. Гэхдээ энэ чинь насан туршдаа биш байхгүй юу? Одоогийн миний 0 цэвэрлээд явж байгаа. Хүний орсон буудлыг цэвэрлээд ор хүнжил татаад ингээд явж байгаа насан турших биш ээ. Хүн болгон өөрийнхөө гоё хүссэн зүйлээ улс их оронд очоод ч байдаг бай, энд ч байдаг бай хамаагүй өөрийнхөө хүссэн зүйлийг эзэн нэгэн цагт хийж чаднаа. Тэгээ энтэй бити ингээд ийм зүйлээс олж урам хугараарай. Тэгээ надад магадгүй ийм мессеж ирсэн юм чинь бусад оюутнууд ч гэсэн бас ийм одоо зүйл тохиолдсон байж магадгүй байх гэж бодоод ингээд энэ бичлэгээ хийж байгаа шүү. Та нар бол үнэхээр мундаг байгаа шүү. Тэгээ ингэж хэлхийг хүссэн юм аа. Тэгээд одоо би хичээлээ хийх гээд явах гэж байна. Тэгээд маргааш шалгалттай учраас би ингээд хичээлээ хийх гээд явлаа. Тэгээд хичээл хийхээ өмнөхөн яг өөрийнхөө бодож ирсэн юмнуудаа ингээд хэлээд явах гэж байгаа болохоор бас сэтгэл санаа жоохон гоё байна. Тэгээд та нар айгу мундаг байгаа шүү. Нэг тийм байна да. Би ингээд мойс сурдаг гэсэн байхгүй. Тэгээд мойсын тийм нэг юм урай үг шиг юм байдаг гэсэн. Мойсын оюутан Монголын ирээдүй гэдэг. Тэгээд яг энтэй адилхан ер нь бол Монголын оюутнууд Монголын ирээдүй. Монголын бүх оюутнууд Монголын ирээдүй байдаг. Тэгээд бүх оюутнуудтай амжилт хүсье. Та нар үнэхээр мундаг хичээж байгаа. Та нар бүгд чадтаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баярлалаа.